За Bn гэдэг бол 3-ны юу вэ? 2 мөн үү? NC1 гэдэг нь болохоор 3-ны 1. Энийг харж байгаа үстэй 3 хуваасны 2 нь B1 нь 3 хуваасны 1 нь юу вэ? Ийм гэсэн. За яг үүнтэй адилханаар энд болохоор 5-ны 4, энд нь юу вэ? 5-ны 1 байгаа. Энд эмцэг, энд эмцэг байгаа гэсэн үг шүү дээ. За одоо ингээ A1 B1-ийн урт бол нэгтэй тэнцүү. За ингээд харах юм бол A1 N-ийн урт гэдлэх үү? A1 N-ийн квадрат гэдэг бол 1-ийн квадрат дээр нэмэх нь 3-ны 2-ын юу вэ? Квадрат гэсэн үг мөн үү? Сая яасан бэ гэвэл энэ гурвалжны хувьд Пифагорын теорем бичлээ шүү дээ. Энд чинь тэгшүүнт гурвалж байгаа тий. За одоо бүгдээр энэ гурвалжны Пифагорын теорем бичнэ. A1 юу вэ? Энэ гэсэн энэ гурвалжны хувьд Пифагорын теорем бичих юм бол юу болж байна? A-ийн квадрат гэдэг бол A1-ийн квадрат дээр нэмэх нь A1N-ийн квадрат. A1N-ийн квадрат нь иймтэй тэнцүүгээ бид нэр сая олцсон тий. Тэгэхээр энэ дээр юу болох вэ гэхээр за A1-ийн урт бол 1 байгаа. 1-ийн квадрат дээр нэмэх нь 1-ийн квадрат нэмэх нь 3-ны 2-ийн квадрат болно. За ингээд эн чинь жишээлх юм бол 2 болж байна. 2 дээр нэмэх нь 9-ний 4 хэд вэ? 9-ний 22. Мөн үү? За яг үүнтэй адилхан за зайгаа хэмнээд ингээ AM-ийн уртыг бол. За AM-ийн квадрат гэдэг үл юу болох вэ гэхээр энэний квадрат дээр энэний квадратыг нэмэх юм бол энэний квадрат гарч ирнэ. Эннийхээ квадрат дээр энэний квадратыг нэмэхээр манай AM-ийн квадрат гарч ирэх учраас бид шууд ингэ өчсөн. За энэ бол нэгтэй тэнцүү 1-ийн квадрат. Энэ бас нэгтэй тэнцүү нэмэх нь 1-ийн квадрат. Нэмэх нь юу вэ? 5-ны 1-ийн квадрат. Өөрөлдвөл 2 дээр нэмэх нь 25-ны 1. 25-ны хэд гэсэн үг вэ? 27 бол. 25-ны 27. Нөө биш 27 биш. 25-ны хэд вэ? 51 юм биш. За одоо N-ийн уртыг бол. N-ийн урт гэдэг бол 3-ны 1-ийн квадрат дээр нэмэх нь хэд вэ? 5-ны 4-ийн квадрат. 9-ний 1 дээр нэмэх нь 25-ны 16. Энэ дээр 5-аар өглөө, энэ дээр 3-аар өглөө. Энэ зөв. Тавыг үрчих нь эн чинь 6 48 50 юу вэ? 3 гэж гарах юм байна. Тэн квадрат шүү. За би зөв явж байна уу? Энэ дээр шал буруу хвчлээ. Энэ дээр хэдэр вэ? 25 өргөн энэ дээр хэдэр хөө? 9 өргөн. За доотлолтоо 9-ийг үрчих нь 25 боллоо. Дээдлэлтэй юу вэ? 25 дээр нэмэх нь 6-9-ийн 54, 5-9-аа 144 юм байна тий. Дээдлэлтэй 169, доотлолтоо юу вэ? Ингэж гарч ирэх юм байна. За ер нь бол 15-ны хэд вэ? 15-ны 13 гэж гарч ирэх юм байна тий. Гэхдээ биднэрт юу нь бол нэг хэрэггүй баха. Талуудыг олоор гэх юм бол одоо эндээсээ язгуур гаргана, эндээсээ язгуур гаргана, эндээсээ язгуур гаргана талууд олж шүү дээ тийм үү? Олчихно. За тэр нь бол амархан учраас өгч. Тэгээ одоо бид нар цаашаа яах гэж байгаа вэ гэхээр энэ өнцгийг олох гэдэг байхгүй юу? Биш юм байна. Аль өнцгийг олох юм? Зөв. Энэ өнцгийг олох юм байна те. Энэ өнцгийг бол. Энэ өнцгийг олоход бол бид нар космосын теорем ашиглана. Тэр космосын теорем ашиглахад бол биднэрт энэ квадратууд нь хэрэгтэй байна. Гүү юм байна. За язгуур гаргаа бичээ.
За эдний бүгдийг найдварлаа шүчээдэлсэн тий. За юу гэж гарч байгаа вэ гэхээр AN гэдэг бол 3-ны язгуурдор 22 гэж гарсан. За AM-ийнх нь урт нь болохоор 5-ны язгуурдор 51 гэж гарсан. AM-ийнх нь урт болохоор 15-ны 13 гэж гарсан. За энэ гурав ашиглаад бид нэр энэ үнцгийг олно. NAM. За энийг төр зур альфа гэдэг тэмдэглэж. За косинусийн теоремосоор юу болох вэ гэхээр MN-ийн квадрат гэдэг бол AN-ийн квадрат дээр нэмэх нь AM-ийн квадрат хасах нь 2-ыг үржих нь AN үржих нь AM үржих нь косинус юу вэ? Альфа байна. За бид энийг бодож чадсан. Энэ гэдлээ 15-ны 13 буюу 225-ны 169. За AN-ийн квадрат гэдэг бол 3-ны биш 9-ний 22. AM-ийн квадрат гэхлээр 25-ны 51. Хас нь 2-ыг үржих нь 3-ны язгуурдор 22, үржих нь 5-ны язгуурдор 51, үржих нь косинус альфа болно. За эндээс цаашаа юу болох вэ гэхээр энэ 3-ыг үржүүлэхээр юу ч болд юм бэ? 22-ыг үржих нь 51, хуваах нь 15. Үржих нь косинус альфа гэдэг бол 9-ний 22 дээр нэмэх нь 25-ны 51 хасах нь 225-ны 169 гэж гарч ирнэ. Зөв. Сая юу хийж вэ? Энийг тэр чигээр тэнцвэрийн тэмдэгний урталт гаргаад энийг нь зөрүүлээд аргач нь оруулчлаа гэсэн үг шүү дээ, тий? За тэгээд юм болсон. Одоо ерөнхий өргөнө. Энэ дээр хэд өргөх вэ? 25 өргөнө. Энэ дээр 9 өргөнө. За 25-ыг 22-оор үржүүлэхээр хэд вэ? 550 байна, тий? 550. Нэмэх нь 51-ийг 9-оор үржүүлэхээр 459. Хасах нь 169. Хуваах нь 225 бол. За энэ 225-ыг шууд энтэй хураагач. Тэнцвэр нэмээд энд байгаа. Энтэй нураагаад энд нь гэрлэх үү? 15 болчихно. За 2-ыг үржих нь язгуурдор 22-ыг үржих нь 51. Үржих нь косинус фи гэдэг бол косинус альфа гэдэг бол нөгөө талд нь юу гараад байна вэ? $740-ийг хуваах нь 15 гэж гарч чинь зөв үү? $840 юм байна. За мэдээж 5 хураагдах юм байна. Шууд 15 тоогдчих юм шүү дээ. Хэд гэх юм? 56 гарсан гэдэг. За тэгэнгүүт чинь 56 чинь энтэй хураагдангууд энд нь 27 боллоо. За эндээс юу нь бол юу болох вэ гэхээр косинус альфа гэдэг бол 27-г хуваах нь язгуурын дор 22-ыг үржих нь юу вэ? 51 болох юм байна. За бид косинус альфаг нь олцсон гэж чинь косинус олцсон гэсэн үг тийм үү? Арк косинус гэж бичвэл болоо.